За сайн бацхан уу та бүхэн нэгийн өдрийн мэндийг хүргэе. Астра солон байна. 2026 оны 3 сарын 26 болон 27-ны өдрүүдэд анхаарах ёстой энерги мэдээллийн хатлах мэдээллийг хүргэх гэж байна. За тэгээд ялангуяа ямар хүмүүстэй төрүүлж байгаа вэ гэхээр ойрын үед сэтгэл нь эмзэглээд, шархлаад, гомдоод, харуусаад, тэрнээсээ болоод салий, боли, бари гэдэг шийдвэр гаргах гээд байгаа хүмүүстэй ялангуяа зориулж байна. Шалтгаан нь энэ шарах одоо биднэрт үүсэх нэг шарах тийм үү? Сэтгэлийн шарах, сэтгэлийн зовлон, гомдол идэрхүү үгүй юу? Яаж идгэх юм бэ гэдэг одоо энэ мэдээллийг хүргэх гэж байгаа гэсэн үг. За 2026 оны 3 сарын 26, 27 энэ тэнгэрийн зураг болохоор 27-ны тэнгэрийн зураг байгаа. Яг оргил цэг дээрээ хурж байгаа аахгүй юу? Юу оргил цэг дээрээ хурж байгаа гэхээр бидний хайр дурлал, гоо сайхан, харилцаа, мөнгө те бидний таашаал, аз жаргалын эзэн тэнгэр сугар гариг маань бүхнийг хоёрдуулж чаддаг алтан түлхүүртэйгээ холбоо үүсгэж байгаа юм аа. За энэ холбоо үүсэхдээ хоньны ордонд үүсэж байгаа. Энэ харж байгаа бол тийм багаз энэ ингээ бүрийнхээ тэнгэрийн зураг тийм ээ. Тэгээд нэгдүгээр орон зай болохоор ч хоньны орд байдаг. Тэгээ хоньны ордод энэ хоёр энерги минь хоршингуудаа бидрийг юм бүхэн хоёр талтай шүү. Аль хаалгыг нээх гээд байгаа юм бэ? Зөв хаалгаа нээж чадж байгаа юм уугүй юм уу гэж одоо бидрийг асууж биднэрт ингээ шалгууртай энэ хоёр өдөр ирж байгаа. Тэгээд зарим нэг мэдрэг хүмүүсүүд нь аль үшээний мэдрээд эхэлсэн байж магадгүй сэтгэл нь гомдоо, шархлаад гэсэн үг шүү дээ. За тэгээд би тайлбарлаж өгье. Яагаад энэ алтан түлхүүр юм бэ гэдэг. Одоо энэ ингээ бичсэн байгааз хагас хүн хагас морь гэдэг. Одоо үлгэрийн кинонд гардаг штэ домогт те. Одоо хүн толгойтой морин биетэй гэдэг. За энэ ингээ хоёр өөр энерги байгааз хүн мөртлөө амтан. За яг ингээд зурхай дээр болохоор бид нэр ингээд комет гэж нэрлэдэггүй астероид гэж нэрлэж явдаг. Яагаад гэвэл эн чинь тэнгэрт байхдаа яг ингээд 100% комет биш мөртлөө 100% астероид биш байхгүй энэ хоёрын одоо холимог учраас астероид гэж нэрлэдэг байгаа. За тэгээд зурхайдаа болохоор бид нар ч одоо ингээд тэнгэр дээр санчир гариг болон тэнгэрийн ван хоёр гаригийнхаа хоёр энерги тээсэн учраас ийм хоёрдмал энерги зэрэг авч явдаг гэж байна. За ямар хоёрдмал энерги зэрэг авч чадаад байна уу гэхээр шинжлэл өөрчлөлтийг авчирч чадна. А гэхдээ цаг хугацааны дараа гэдэг ийм сонирхолтой. Цаг хугацаа ч юм болохоор санчир гарагийн маань өөрийнх нь энерги шүү дээ. А шинжлэл болохоор чин тэнгэрийн ван гарагийн маань энерги байхгүй юу. Тэгэхээр тис хоёр өөр гаригуудын энергийг ингээд хослуулж авч идэг тийм үү. Тэгээ эн чинь хоёрдмал агаад байгааز хүн морь гэхэр чин бас ингээд хоёр өөр агаад ийм болохоор бүх юмний ингээд хоёр шинж чанартай учраас энэ энерги маань өөрөө алтан түлхүүр гэж нэрлэгдээд юм бүхнийг хоёр талаар нь нээж чаднаа. Сайн бол сайн, муу бол муу. Бид нар алигаар нь нээн, бид нар хэр зэрэг ухаантай, ухамсартай, уужуу байна. Тэгж чадах юм бол алтыг нь нээж чаднаа л гэсэн үг. Ингэж ойлгоноо. За би айгүй гоё ингээнээсээ тайлбарсан шүү манайхаа. За тэгээд одоо хоньны ордонд орчиж байгаа шүү тийм үү. Тэгэд эсрэгцлийг жинлүүрийн орд руу хийнэ. Яагаад вэ гэхээр одоо энэ тэнгэрийн зураг дээр байгаа хоньны ордны өөдөөс чин 7 дугаар орон зай байдаг байхгүй юу? Жинлүүрийн орд маань. Тэгэхээр одоо бидний хаана асуудал гол нь үүсэх үү гэхээр харилцаж байгаа тэр хүнтэй асуудал үүснэ. Харилцдаг тэр хүнтэй хүнээсээ болоод бид нар гомдол тэгээд буруу шийдвэр гаргачихвээ гэсэн үг. За жишээ авъя л да. Одоо ингээд хостойгоо муудалцсан байлаа гэж бодъё л доо. Хостойгоо муудалцаад за жилийн өмнө муудалцсан шүү. Цөмрөө саны заяа. Жилийн өмнө муудалцаад сэтгэл амар их шархалсан. Бүр маш их. За тэгээд эн чинь жилийн дараас гайгүй эдгэрнээ дээ. За тэгсэн чинь сая дахиад муудалцсан чинь нөгөө шарах чинь бүр ингээд айгүй их сэтэрчлээ гэж бодъё. За тэгсэн чинь л саллаа, барьлаа, болий гээл шийдвэрт хүрлээ. За энэ 26-7 гэж бодъё л та. Гэтэл эн чинь зөв юм уу гэд нөгөө алтан түлхүүр чинь асууж байгаа байхгүй. Чи зөв хаалга нээх гэдэг нөө буруу хаалга нээх гэдэг нөө. Яагаад гэхээр асуулт нь хараа ийм. Асуулт нь ийм байгаа. Жилийн өмнө сэтгэлчин шархалсан тэр сэдвээс хойш тухайн хосчин өөрчлөгдөж сайн болсон уу? Эсвэл үнэхээр болоогүй болоод салах гээд байгаа юм уу? Ойлгомжтой байна уу? Эн чинь цаагаараа юу хэлж гинөө гэхээр дээр үед үүссэн асуудал чинь болоод өнгөрчихсөн. Өөрөө тэр шарахыг тээчихсэн. Тээсэн шархаа эдгэж чадаагүй юм биш үсттэй. Эдгэж чадаагүй бэжэж нөгөө хүн чинь
айгүй сайн болчоод өөрчлөгдсөн байхад чинь дахиад нэг өөр зүйлээс болсон гомдлоос болоод одоо буруу шийдвэр гаргах гээд байгаа юм биш үсттэй гэж лавлаж асуугаад байгаа юм шүү. Одоо энэ нэрэг. Тэгээ бити буруу шийдвэр гаргаарай гэж зөвлөх гээд байна. За тэгвэл одоо энэ харилцаа чинь зөвхөн хосын харилцаа биш, бас хамтрагчийн харилцаа. Тийм үү? За хоёр хүн ингээд хамтраад ажиллаж байгаа гэж бодъё. Жилийн өмнө компани ажилтэй. За компани ичээд ингээд байжсэн чинь энэ жилд юу яалаа. За нэг хамтрагч нь нөгөө хамтрагчгаа гомдооч гэж бодъё л тоо. За тэгсэн чинь нөгөө нэг гомдсон хамтрагч нь за амгаана гэж бодъё. Амгаа нь гомдсон шүү. За ёо нөгөө бат нь гомдооцсон шүү. Амгаа бат хоёр хамтарж агаад бат нь гомдоогоод амгаа нь гомдчлоо гэж бодъё. Тэгсэн чинь яг үнэн хэрэгтээ одоо энэ батыг нь тийм байдалд оруулсан өөр нөхцөл байдал үүссэн байсныг амгаа мэдэхгүй байгаад байгаа байхгүй юу? Ойлгомжтой байгааз. Тэгэхээр заавал ухаж түнхэх хэрэгтэй. Үнэхээр үнэн тэр хүнээс болоод байгаа энэ шарах юм уу? Эсвэл би шархаа эдгээ чадаагүй болохоор ийм шийдвэр гаргаад байгаа юм уу гэдгээ өөрөөсөө заавал асуух хэрэгтэй шүү. Тэгэд энэ өнөөдрийн бидний мэдрээд байгаа өвдөлт зүгээр нэг өвдөлт ерөөсөө биш. Энэ бол зүгээр нэг энгийн харилцаа ерөөсөө биш. Биднээс асуугаад байгаа цаана нэг үүд нэгдэх гээд байгаа ийм цаг хугацаа яваад байгаа. Тэгээд бид нар ингээд өөрсдөө имзэглээд гомдоо шархалахаараа хүмүүст ингээд ярьдаггүй тийм ээ. Тэгэхээр эн чинь ингээд бид нар өөрийнхөө нууцыг хүнд ярихгүй байлаа гэдэг эн чинь бид сул талаа харуулахгүй байгаа гэсэн үг биш. Өөрийнхөө нууцаа мэдж байгаа, өөрийнхөө шархыг мэдж байгаа бол өөрөө тэр шархаа өөрөө эдгэхийг хичээе тийм үү? Хүнд хэлэхгүй байгаа бол тэрийг өөрөө яаж игээд ангаахыг бодож өөрөө гартаа барья. Нэгсэндээ бид нар ухамсартаар өөрөө хийн гэсэн үг. Гэхдээ зарим хүмүүс байдаг тийм ээ найзтай ярьдаг. Тэгвэл маш сайн найзтайгаа яриа тэр дундаасаа зөв гаргалгааг олохыг хичээгээрэй. Найз чинь өөрийг чинь зөв ухамсарлуулах юм бол маш айгүй дэмтэй шүү дээ. Тэгээд ялангуяа одоо энэ чиний буруу юу, миний буруу юу гэж яхта одоо өөрийн чинь буруу байлаа гэхэд өөр дээрээ үнэхээр буруугүй байхад өөрийгөө буруутгаад байгаа юм биш үз гэдгийг заавал хянаарай. За нөгөө хүн чинь мэдээж хэрэг бас буруугүй байсан чинь чи л буруутай гэж нөгөө буруутгаад байгаа юм биш бас сайн хянаарай манайхаа. Тэгээд энд айгуу гоё бичсэн байгааз. Одоо өөртөөхөө тийм ээ бид нэр ингээд бусдыг буруутгахгүйгээр өөрийнхөө шархандаа битгий гацаарай. Үнэхээр энэ хүн муу юм уу? Эсвэл биний өөрөө шарах юм уу? За тэгвэл тэр шарах чинь те өөр зүйлээс баг үүдсэн шарах байж болно штэ тийм үү? Өөр хүнээс имзгэлсэн шархаа одоо өөр зүйлээр сэдрээгээд байгаа юм биш үү? Ингээд ялгаж салгаарай л гэж зөвлөж байна энэ хоёр өдөр. За тэгээд астраас олоон өөрийнхөө Instagram хаяг дээр нөгөө нэг хаалттай стори явуулж болдог учраас тэндээ өдөр тутмын зурхаагаа явуулдаг байгаа. Тэгээд тэр дотроос 3 гишүүнийхээ он сар өдрийг аваад яг энэ нэрэг дээрээ жишээ татаж оруулсан. За эхний хүнийхээ жишээг тайлбарлаж өгье. Энэ хүн маань болохоор 3 сарын 19-нд төрсэн хүн маань байна. Өглөөний 3 цаг 58 минутанд энэ зургийн маань Тэнгэрийн зургийн энэ хамгийн ихний зураг шүү манайхаа энэ зүүн талын байгаа. За тэгэхээр ямар зөвлөгөө өгч өгмөр байна вэ гэхээр 26-27-ны өдрүүдэд хамаатан садан хөшөөдөөс чинь ирж байгаа мэдээлэлд битээ шууд итгээрэй. Битээ тэр мэдээлэлд шууд автаарай. Өшөө дээрээс нь өөрөө машин тэрэг барьж явдаг бол юмий гэж мэдхөв запас дугуй авч яваарай гэж зөвлөмөр байна. Шалтгаан нь эн чинь ингээ юмыг хоёрдуулдаг энерги штэ. Тэгэхээр нэг машин унж байгаа ч гэсэн хоёр унааг зэрэг унах боломжтой байхгүй юу гэсэн үг гэхээр тухайн өдөр машин чинь эвдээд өөр машин бас ингээд унаа явах боломжтой. Тийм учраас дом хийгээд машиндаа дахиад нэг дугуй авч яваарай. За зарим хүмүүс чинь дугуйгүй байгаа ш запас дугуйгүй. Тиймгүүд дом хийгээд дугуй зураад авч яваарай гэж бас зөвлөмөр байна. Тэгээ мэдээж хэрэг энэ чинь итгэл үнэмшил сүсэг бишрэлтэй хүмүүс маань л хийх бах. Тэгээ сүсэг бишрэлгүй хүмүүс бол тэгээ зүгээр за нэг ийм л яриад байгаа юм байна гэл өнгөрчүүл бас зүгээр шүү. Хүмүүс чинь айгүй олон янз штэ. За тэгээ сүсэг бишрэлгүй байх юм бол те хамаатан садан оройхоо тэгээд хөшөөдтэйгээ ухаалаг бодолтой харилцаарай гэдэг зөвлөгөөг нь хүргэж байна. Яг өөрийн чинь үндсэн өгөгдөл дээр ямар өгөгдөл байгаа вэ гэхээр өөрийн чинь хайр сэтгэлтэй холбоотой таашаал
Аз жаргалтай холбоотой энерги дээр чи яг энэ алтан түлхүүр байдаг учраас өөрт чинь хүн хайртай болвол зөвхөн өөрт чинь хайртай болоосаа хоёр хүн зэрэг битээ хайртай болоосаа гэдэг залбирлыг хийгээрэй гэж зөвлөмөр шүү. Тэгээд өөрөө ч гэсэн хүнд хайртай болвол хоёр нэгэн зэрэг хоёр өөр хүнд бас хайртай болж магадгүй учраас бас энэ тал дээр ч гэсэн нэг хүнд хайртай байгаад яваад байвал бас зүгээр юм болов уу. Гэтэ мэдээж энэ бол өөрөө чинь л шийдвэр шүү дээ. За дараагийн үнэлгээгээ шилжиж оръё. Хоёр дахь зураг маань нь голын зураг маань. Энэ хүн маань 5 сарын 15-нд төрсэн хүн. За энэ хүндээ юу зөвлөмөр байна вэ гэхээр өөрийгөө энэ аваа насандаа 2-оос дээш үйл хөдлөлтөө ч юм уу, газартай ч юм уу, эсвэл өөр ч хөрөнгө үлдээн гэдэг энэ бодлыг тээгээ суулгах хэрэгтэй. Шалтгаан нь энэ энерги өгөгдөл өөрт чинь өгөгдсөн байгаа болохоор энэ үүдийг нээх хэрэгтэй шүү гэж зөвлөнө. За 26-7-нд юу зөвлөмөр байна вэ гэхээр найз нөхдөйхөө итгэлийг битээ алдаарай. Тэгээд үүнээс гадна өөрийн чинь итгэлийг найз нөхдөд чинь алдчихвээ. Нууцаа энэ 2 өдөр ярихгүй байхыг хичээгээрэй гэж зөвлөмөр байна. Хэрвээ үнэхээр нууцаа ярих шаардлага гарах юм бол 100% ч гэсэн битгий яриараа тэ ядаж нэг 80% тааж ярьдаг ч юм уу өөрийгөөс хамгаалах дайны байвал зүгээр юм болов гэж зөвлөж байна. За 3 дахь хүн маань болохоор 8 сарын 20-нд төрсэн хүн байна. За энэ бичлэгийг үзэж байгаа гэж найдаж байна. Тэгээд өөртөө энэ шинж тэмдэг байнуудыг анзаараад үзээрэй. Өөрийн чин гараас өөр хүнд очиж байгаа эм тариа ээж аавдаа хийж өгж байгаа шул үр хөлтөө хийж өгж байгаа аяга цай ч юм уу те шившээд өгж байгаа тэр гой шившлэгчин гараар чин дамжиж байгаа эдгэж байгаа тэр ийм танчин нөгөө хүмүүсийг айгуу гой хурдан сайхан эдгэж байна уу гэдгийг анзаараад үзээрэй. Ягаад гэвэл энэ эдгэх боломжтой энергитэй байна. За харин 26-7-ны өдөр юг анхаарах вэ гэхээр яг харилцааны миний яг энэ сэдвийг анх сөхөж орж ирсэн сэдв идэвчсэн байгаа учраас энэ ярьсан сэдвийг шууд анхаарай. За тэгээд ийм байна да манайхаа Астросолон энэ мэдээллийг хүргэхийг хүслээ. Тэгээд зурхаа сонирхдаг бүх хүмүүстээ те бусад зурхаа сонирхдаг хүмүүстээ сувгийн минь шеэр хийгээд санал болгоод түгээгээд хуваалцаад өгөөрэй гэж хүсэж байна. Тэгээд хонхон дээрээ бас дараад тухайн өдөр те яг ингээд өдөр болгонд хэрэгцээтэй үедээ шууд ингээд хүлээж авахтай бэлэн байгаад хонхоо дараад subscribe дараарай гэж бас хүсэж байна. За тэгээд бүгдээр нь баярлалаа. Дараагийнхаа зөвлөгөө, бичлэг, эсвэл хичээлээрээ иргэн уулзлаа. Түр баяртай. Тэгээд энэ тачрамт хэлэхдээ миний нөгөө нэг YouTube сувагт маань юу байгаа штэ плейлистүүд байгаа штэ. Тэн дотроо би үн төлбөргүй 6 хичээлүүдийг оруулаад явж байгаа. Тэгээд энэ 7 хоногийн хичээл 7 хоног болгоныг удаа оруулдаг. Тэгээд энэ 7 хоногийнхаа хичээлийг би 5 дахь өдөр оруулнаа. Та бүхэндээ одоо энэ те өөрсдийнхөө зурхааг яаж амархан хэлбэрхэн ойлгож болох талаас нь ингээд Астросолон хичээгээд хичээл оруулаад явж байгаа. Та бүхэн маань үзээд сонирхоод байгаарай гэж бас хүсэж байна. Бүгдээр нь баярлалаа. Баяртай. Астросолон байлаа.